Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан 1 тэрбум төгрөгийн зээл. Нийгэм дэлтэй төслүүд нь доктортой хөгжлийн салшгүй нэг хэсэг. Гэвч эдгээр төслийг хэрэгжүүлэхэд олон төрлийн асуудал тулгардаг. Үүнээс шүдний өвчин болсон. Тэр нэгэн асуудал бол санхүүжилт гэдэгтээ энэ бичлэгийг үзэж суугаа. Та бүхэн маргахгүй биз. Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн байгууллагууд нийгэм дэлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд голлон анхаарах болсон. Үүнээс хүмүүсийн анхаарлын төвд хамгийн ихээр орж буй нь гендерийн эрхтгч байдлыг хангах төслүүд юм. Учир нь гендерийн эрхтгч байдлыг хангах бол нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн 17 зорилго нь төдийгүй дэлхийн банкны судалгаагаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 10% нэмэгдэхэд одоогийн нийт бүтээгдэхүүн 1-2% өсөх боломжтой гэдг нь тогтоогджээ. Сонирхолтой дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны тайланд Монголын гендерийн эрхтгч байдлын индексээр дэлхийд 65-д эренблэгдэж байна. Тус индекс нь нэг рүү ойртох тусам гендерийн эрхтгч байдал сайжирсныг илэрхийлдэг. Манай улсын хувьд 1728-д хүрч өнгөрсөн оноос 20 байр урагшлаад байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд Хаан банк нь салбартаа үлгэр жишээ байдлыг үзүүлж байна. Тухайлбал Хаан банк 2025 онд гендер эрхтгч байдлыг дэмжих зорилготой гендер бондыг зах зээлд танилцуулсан. Мөн тус банк эмэгтэй бизнес эрхлэгчдийн захирам шилжилтийг дэмжих бизнесийн зээлийн дээд хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 1 тэрбум төгрөгт хүргэсэн юм. Энэхүү зээл нь хүү багтай бөгөөд зээлийн дүнгийн 10% тэнцэх мөнгөн дүн буюу хамгийн ихдээ $30,000 тэнцэх хэмжээний урамшууллыг буцаан авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Эмэгтэй тоног төхөөрөмжөөс эхлээд үүлэн тооцоолох хүртэлх бизнес эрхтэй бүх технологиг эмэгтэй бизнес эрхлэгчдийн захирам шилжилтийг дэмжих зээлээр авах боломжтой. Захирамжаагүй бизнес өрсөлдөөнөөс хоцроо.